хүн бид хүмүүс. Радио шинжилгээ 107.5 нэгүүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан би хүн бид хүмүүс нэвтрүүлэг бусдад нөлөөлөх урлагийг түгээж байна. Анхаарлаа хандуулна уу? Амгалан сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Шин дэлгэн 107.5 радио хүлээх сайхна миний би та бүхэндээ би хүн бид хүмүүс нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг мөн өргөн барихад бэлэн болоод байна. Бид энэ хүн нэвтрүүлгээ нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институттэй хамтран идэг байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгээ маань нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институтын зөвлөх багш, удирдлагын ухааны докторант Даш Цэрмагш маань хамт хүрэхээр болсон байгаа. За юуны өмнө Даш Цэрмагштай энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Баярлалаа. Өмнөх нэвтрүүлгээрээ бид хоёр харилцааны талаар, за мөн зохион байгуулалтын талаар үргэлжлүүлэн ярьсан байгаа. За үүнтэйгээ холбогдуулаад байгууллагын хүний нөөцийг X, Y гэж ангилдаг гэж хэмээн ярьсан байгаа. За тэгээд үүнтэй холбогдуулаад мотивац гэж яг юу юм бэ? Та үүнийг яг сонсогчтой гой дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч. За заасал тавьсан сайхнуудаа баярлалаа. Тэгэхээр байгууллагын хүний нөөцийг гэдэг ойлголт яг өрөөсгөл байна л да. Тэгэхээр өөрөөр хэлбэл юу гэсэн юм бэ гэхээр ерөнхийд нь хүмүүсийг ерөнхийд нь л нийт одоо хүмүүсийг бол ажилд хандлагын хувьд тийм ээ тэр бол эр байна уу, эм байна уу, хүүхэд байна уу, хөшүүн байна уу, настай хүн байна уу, тэр ерөөсөө боловсролын ч хамааралгүй. Ерөөсөө тэр хүн ажилд хэрхэн ханддаг вэ гэсэн хандлагаар нь л ерөнхийд нь X хэв маягийн хүмүүс, Y хэв маягийн хүмүүс буюу X гэдэг нь болохоор ерөнхийдөө одоо залах хувтар жаахан хойрог духан хүмүүс ажилд хойрог. Y гэдэг нь болохоор харьцангуй ажилд одоо шаламгай, хичээнгүй хүнээр хилүүлдэхгүй ажилдаа ханддаг энэ хүмүүсийг л бид нар ерөнхийдөө одоо онлын хувьд ингэж ангилдаг гэж ойлгох ёстой тийм. Тэгэхээр эцэг эх ч гэсэн тэг хүүхдүүдээ бол тэгж одоо бид нар ерөнхийд нь ярьдаг гэдэг дөрөв чигчэлээр тайлбарласан шүү дээ тийм ээ. За энийг бол засаад хэлчихье гэж бодож байна. За нөгөө талаас нь аваад үзэх юм бол бид нар мотивац гэж яг юу вэ гэдгийг бид нар одоо ажлагчтайгаа хүнтэйгээ холбож ярих шаардлагатай. Тэгэхээр мотивац гэдэг ойлголт нь бол сэтэл төрүүлэх, идэвхжүүлэх, урамшуулах гэсэн ойлголт л доо. Тэгэхээр өөрөөр хэл аливаа нэгэн хүнд тодорхой санаа өгөх, шижим түлхэц өгөх, тэр хүнийг чиглүүлэх, урам зориг өгөх гэсэн ойлголт гэж ойлгож байна. Тий. Тэгэхээр байгууллагын ажилтан ажиллагсад ерөнхийдөө X хэв маягийн Y хэв маягийн байдаг. Гэсэн бол би нэмээд юу гэж хэлэх гээд юм гэхээр ерөнхийдөө хүн бол гадаад орчинтой зохицох байдлаараа Аз хэв маягийн, Европ хэв маягийн гэсэн үндсэн хоёр чиглэлд хуваагддаг. Тэгэхээр Аз, Европ гэхээр манайхан ерөөсөө шууд твээр нь ангилчих болохгүй л дээ. Тий, яг л одоо шууд ойлголт бол тийш. Тэгж ангилагдаж байна. Тэгэхээр онлын хувьд тэгж ангилдаг. Тэгэхээр тэр маань өөрөө юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл Америк хүн ч гэсэн Аз хэв маягийн хүн байж болдог. Хятад хүн ч гэсэн Европ хэв маягийн баримталдаг байж болдог гэсэн. Хэв маяг гэхээр манайх загвар гэсэн үг биш шүү. Би менежментийн онлын хувьд яриад байна. Тэгэхээр өөрөөр Аз хэв маягийн гэхээр ерөнхийдөө Аз хүмүүсийн амьдралын хэв маяг хамтч нийтж эцэг их хин нэгнээс арай хамааралтай харьцангуй тэдгээрээс хамаарч шийдвэр гаргадаг хүмүүс байдаг. Аз гэр бүлүүд. Тэгэхээр нөгөө Аз хэв маягийн хүмүүс маань одоо Европ хүн байлаач гэсэн ерөнхийдөө эцэг их ах トゥ амар гсад найс нөхдөөсөө харьцангуй хамааралтай байдаг. Харьцангуйгаар хамааралтайгаар шийдвэр гаргадаг. Тэдний хамааралд байхыг хүсдэг ч байж бол. Ийм хэв маягийн хүмүүс байдаг. Гэтэл Европ хэв маягийн гэдэг маань юу гэхээр харьцангуй бие даалуутай байдаг. Чөлөөтэй сэтгэдэг, харьцангуй бие даасан өөрийнхөө одоо бие даан шийдвэр гаргадаг, гаргасан шийдвэрийн хариуцлагыг өөрөө хүлээж чаддаг ийм хүмүүсийг бид нар ерөнхийдөө онлын Европ хэв маягийн гэж. Тэгэхээр тэр нь Аз байна уу, Америк байна уу, Хятад байна уу, тийм ээ? Өнгөт арстан байна юу ерөөс хамаагүй байхгүй. Тэгэхээр энэ дээр бид нар ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хүүхдүүдээ ч гэсэн бид нар за манай хүүхд бол ерөнхийдөө тийм ээ? Бие даасан билүү эсвэл яах нь илүү хамтаж билүү гэдгээр бид нар бас ойлгочих хэрэгтэй. Удирдах ажилтан ч гэсэн ажиллах хэрэгтэй. Манай ажилтан чи ерөнхийдөө бие даасан хүн. Харьцангуй бие даасан. Харьцангуй өөрөө бие даан шийдвэр гаргадаг. Өмнөнийхөө төлөө хариуцлага хүлээх чадвартай, ийм чадамжтай хүн шүү гэж үзэж байгаа бол түүнд харьцангуй бие даасан үүрэг даалгаврыг өгөх хэрэгтэй байхгүй. Өгөх хэрэгтэй. Өөрт нь итгэл хүлээлгэсэн. Өөрт нь одоо юу гэдэг юм, өөрийнх нь үйл ажиллагааны үр дүн гаргахгүйц. Ийм итгэл өгсөн үйл одоо үүрэг даалгаврыг өгөх хэрэгтэй байдаг. Гэтэл ийм одоо өгсөн тохиолдолд удирдах ажилтан тухайн хүнээс илүү бүтээмжийг олж харах боломжтой байхгүй. Гэтэл би даасан буюу ганцаарчлсан тоглолт ихтэй хүнийг багийн тоглолт руу авиж хийчихээр яах нь тэндээс бүтээмж гарах магадлал бага.
Яг одоо энэ таны нэг яриан дээр албан тушаалны хүнд дарга нь ямар нэг үүрэг хариуцлага одоо өгөнгүүт тэрийг нэг амар яал юм шиг хүлээж авдаг. Тэрийг харин эргээр нь ойлгоод энд дарга надад итгэл найдвар өгөөд тэр надад үүрэг даалгавар өгч гинэ гэдэг чинь намайг өөрийгөө харуулах боломж олгож гинэ гэдгийг ерөөсөө ойлгодог юм шиг байна. Тэгээ энэ нэг үүрэг даалгавар өгчхөөр л ерөөсөө тэрийг нэг яал өгсөн юм шиг л ойлгодог хүмүүс аяг байдаг юм шиг байна. Энэ бол манай нийгэмд ялангуяа Монголын нийгэмд харагдаж байгаа маш өрөөсгөл ойлголт байхгүй. Буруу штэ. Ажил олгогч танд та ажил олгогчоос цалин авч байна. Та ажил олгогчдоос цалин авсныхаа үр дүнд ажил олгогч танд ажил олгосны үр дүнд ажилтай байгаа. Та нийгэмд нэр хүндтэй байгаа. Би ажилтай гэж бардам хэлж чадж байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт тэр ажил олгогч танд этгээд үүрэг даалгавар өгч гэнэ гэдэг нь таны карьерийн эхлэл ба боломж, та дахин цаашид суралцах боломжийг танд олгож гэнэ гэдгийг та зөв талаас нь ойлгох хэрэгтэй. Нэг талаас энэ бол үүрэг байхгүй. Гэтэл манайхан чи одоо таны ярьдгаар бол ял гэж ойлгоод байдаг. Ер нь тийм. Ерөнхийдөө зүгээр сууж байгаа л цалин авах гэдэг байхгүй. Тэгэхээр ийм хүмүүс бол ерөөсөө яаж карьер авахгүй, бүр даажгүй цаашаа ажлаас халагдсан шүү дээ. Тэгэхээр энийг бол манай залуучууд маш сайн ойлгох хэрэгтэй. Танд үүрэг даалгавар өгж л байгаа бол танд итгэж гэнэ гэсэн. Та түүнийг цаг хугацаанд нь гүйцэтгэх тусам таны хүсэл мөрөөдөл алхам алхмаар ойртож гэнэ гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө одоо үүрэг даалгавар өгөх чиглэл хандлагада удирдлага тэр хүний темпераментийг л илүү сайн ашиглах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ бол би даасан темпераменттэй хүн юм уу эсвэл одоо юу гэдгийг ганцаар одоо хамтж темпераментийн хүн юм уу? Хамааралтай байх дуртай хүн юм уу гэдгийг ойлгох хэрэгтэй л гэсэн үг. Тэгэхээр нөгөө талаас нь аваад үзвэл хамтж багаар ажиллах гээд хин нэгнээс хамааралтай байх дуртай ийм хүмүүсийг ганцаарчлсан тоглолт хийлгээд байдаг л та. Тэгэхээр нөгөөх нь одоо бусад тоглогч байхгүйгээр хинч биш болчиход байдаг ийм тохиолдол байдаг. Тэгэхээр багийг хуваарлахдаа үйл ажиллагааны бүлэг хилцүү багуудыг хуваарлахдаа хэсгүүдийг хуваарлахдаа бол удирдлага маш сайн анхаарах хэрэгтэй. Энэ бол жишээл оюутнууд дээр их харагддаг шүү. Бүлгээрээ ингээд багаар ажилдаг. Тэгэл ажиллахад илүү өндөр оноо аваад идэг. Гэтэл яг ганцаарчлаад өөрөөс нь тулгаад одоо тухайн одоо мэдсэн зүйлийг нь лавлахаар юу ч мэдэхгүй багчаад. Тэр багийн тоглолтын дотор өөрийгөө оруулаад тэнд хиймэл тоглолт хийгээ яваад идэг. Тохиолдол байгууллага төр ч гэсэн зөндөө баг шүү. Хүний хийсэн зүйл дулдуудаад яваад идэг. Тэгэхээр удирдахч харах хэрэгтэй байхгүй. Хин яг юу бүтээгээд байна? Энэ яг өөр тэр хүний бүтээмж мөн үү биш үү гэдгийг бас анзаарах хэрэгтэй. Тэгэхээр бид нар энэ хүн дээр тэр ажилсаг байна уу? Тийм ээ? Юу гэдгийг эсвэл ажилсаг бус залхууфтар байна уу? Эсвэл бие даасан шийдвэр гаргах чадвартай юу гүй юу? Эсвэл юу гэдгийг одоо хамт олонч уугүй юу гэдгийг анхаарах хэрэгтэй. Нөгөө талаас юу гэхээр бие даасан шийдвэр гаргах ёстой одоо чиглэл салбарууд байдаг. Жишээлбэл багш, эмч, урлаг, спортынхан байна. Харцангуй одоо ганцаарчилсан хэлбэрүүд. Тийм ээ одоо дуучин бол одоо яг өөртөө л найдах хэрэгтэй. Тийм ээ? Маш одоо зарим тохиолдолд хамтын бүтээл байгаа л да. Гэхдээ харьцангуй өөртөө найдах шаардлагатай. Багш ч гэсэндээ зөвхөн өөртөө найдах хэрэгтэй. Өөрийгөө боловсруулах шаардлагатай. Эмч мөн адилхан шүү дээ. Тэр хүн өөрийгөө боловсруулахгүй, өөрийгөө одоо өөрийгөө дайчлахгүй, шинэ одоо шинжлэх ухааны дэвшил рүү дэвшиж тэмүүлэхгүй юм бол хоцрогдсон шүү. Хин тэр хүнээр үйлчлүүлэх юм. Яа тэгэхээр 100% өөрөөс нь гаргах. Өөрөөс нь хамаарал. Гэтэл багийн тоглолт зайлшгүй шаардлагатай ойлголттой. Жишээлбэл үйлдвэрүүд. Зоогийн газар ресторанууд байна. Хин нэгэн зөөгчийн алдаанаас тухайн рестораны үйл ажиллагаа тэр чигтээ дампуурч байгаа. Тэр чигтээ уналтанд орж байгаа. Тэр чигтээ эргээд эрэлт үүсэхгүй байх тохиолдлууд гарч байна. Хин нэгэн одоо юу гэдгийг ажилтны буруугаас гарсан алдаанаас болоод тухайн байгууллага одоо юу гэдгийг маш хэмжээний алдагдал хүлээх тохиолдол зөндөө гарч байдаг. Жишээлбэл автомашины ямар нэгэн зүйлийг доголдолтой хийцэн байхад тохиолдолд тэгэл асуудал үүснэ шүү дээ. Нэг талаас. Тэгэхээр харьцангуй бие даасан тоглолттой мэргэжлүүд гэж байна. Харьцангуй их хэмжээгээр хамтч одоо шин чанарыг агуулсан мэргэжлүүд гэж байна. Энийг бас байгууллагууд их анзаарч харах хэрэгтэй. Энэ дотор хэн гол тоглолт хийгээд байна уу? Хэн одоо юу гэдэг багийн тоглолт хийгээд байна уу? Аль нь үр дүнтэй байна гэдгийг бас харах л ёстой зүйл байхгүй. Тэгэхээр ихэд гонлоос айлж энгийн зүйл рүү бид нэр одоо ойлгох ёстой байдаг. Багийн зохион байгуулалт гэдэг аюу чухал зүйл байдаг юм шүү. Энийг яг яаж хийх ёстой юм бэ? Энийг ер нь хүмүүс их мэддэггүй юм шүү. Багийн зохион байгуулалт гэдэг энийг юм ойлголт явааддаг. Тэгээд тэрийг яг яаж хийх үү? Эсвэл тэр яг баг дотор байгаа хүмүүс тэр багийн зохион байгуулалтаа яг ямар үүргээр хүлээж авах вэ ерөөсөө мэддэггүй юм шүү. Энийг та басны сайхан тайлбарлаад өгөөч. Тийм. Тэгэхээр багийн зохион байгуулалт гэдэг ойлголт тусдаа үүрэг хүлээд юм уу? Эсвэл яг багаараа үүрэг хүлээд юм уу? Ямар учиртай гэдэг бол би бас өөрөө сайн мэдэхгүй байна. Багаараа үүрэг ба хариуцлага хүлээж өгдөг. Гэхдээ хин нь одоо тэргүүлэх хариуцлага хүлээх вэ гэдэг ойлголтууд энэ заавал байгаа шүү дээ. Тэгэхээр одоо манай хүний нөөцийн анкетүүдээр та багаар ажиллах чадвартай юу гэсэн асуулт байна. Тийм асуулт. Тийм асуулт байдаг. Энэ бол зөвхөн өнгөц хэлбэр байхгүй. Хин ч гэсэн би багаар ажиллах чадвартай гэж бичиж байгаа. Гэтэл багаар ажиллах чадвар гэдэг нь маш өөр ойлголт. Бусдыг сонсох чадвартай байх хэрэгтэй. Бусдыг хүндэтгэх чадвартай байх хэрэгтэй. Түрүү чи хичээл дээр ярьсаар тийм. Өөрийгөө
тухайн хүмүүсийн орон зай руу оруулж зохицуулан ажиллах чадвартай байх хэрэгтэй. Бусад хүмүүсийг хүлээн зөвшөөрөх чадвартай байх хэрэгтэй. Бусад хүмүүст өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх чадвартай байх хэрэгтэй. Гэтэл аль нь одоо бусад хүмүүст байхгүй байгаа тохиолдолд энэ баг дотроо зөрчил үүсэж эхэлдэг шээ. Тийм ээ? Нэгдүгээр. Хоёрдугаар багийн удирдлага буюу байгууллагын удирдлага тухайн багийн хүмүүст үйл ажлыг яах нь дарааллан хуваарлах хэрэгтэй. Ажлыг зөв хуваарлах хэрэгтэй. Тэр хуваарлсан ажлууд нэгдэжээж нэг зорилго төрөх хэрэгтэй байхгүй. Тэрийг бүх багийн гишүүд ойлгох хэрэгтэй. Яг сагсан бөмбөгийн тэмцээнд адилхан. Яг хөл бөмбөгийн тэмцээнд адилхан. Бид нар яг богино хугацаанд хараад тэр сагсан бөмбөг хөл бөмбөгийн тэмцээнийг хараад богино хугацаанд эмоц үүсэл богино хугацаанд бид нар тэнд асар хүчтэй шийдвэрүүд гараад явчихдаг шүү дээ. Тэгэхээр бид нар тэр гадна өнцгөөс харж байгаа хүмүүс өө энэ хүн ингэчихгүй яав та гэд бид нар бодож байдаг. Фэнүүдийн үед. Гэтэл байгууллага дээр яг тэр ажил яг тэр сагсан бөмбөгийн тэмцээн хөл бөмбөгийн тэмцээн өрнөж идэг байхгүй. Хамгийн гол нь цаг хугацааны хувьд удаа. Ажиглагч нь бол хөндлөнгөөс тэр тэмцээн үзэж байгаа юм шиг тийм эмоцтой үздэг. Тэгээ алтайг нь олж харахгүй. Тэгэхээр бид нар яг багаар ажиллая гэж хүсэж байгаа нэг эхлээд зорилгоо ойлгох хэрэгтэй. Менежментийн хамгийн гол ойлголт зорилго. Нэг зорилготой байх хэрэгтэй. Нэг л зорилготой. Тэр зорилгоо бүгдээрээ суугаад ярилцах хэрэгтэй. Бүгдээрээ ойлголцох хэрэгтэй. Тэгэхээр бид нар зорилго тавьчихдаг. Ойлголцохгүй тэгэл өнгөрчих. Ойлголцох хэрэгтэй. Ойлголцсон гэдэг маань ажлаа хуваарлан зохион байгуулалтанд орно. Хэн ямар үүрэг хүлээх, хэн ямар хариуцлага хүлээх. Хэдэн цагт яг юу бүрдсэн байх хэрэгтэй. Тэгэд нэгдээд яг юу гарах хэрэгтэй. Үр дүн нь яг юу юм бэ гэдэг юм бид нар. Зорилгоо тодорхойлоод, үр дүнгээ тодорхойлоод, тэгээд доторх бүх процессуудаа детальчлан бие биендээ хуваарлах хэрэгтэй. Тэгээд үр дүнгээ тодорхойлох хэрэгтэй. Энэ ямар оронд илүү энэ зохион байгуулалт за энэ багаар ажиллах чадварыг илүү ингэж дөвөөлгөж ажилтдаг вэ? Маш сайхан асуулт байна. Энэ багаар ажиллах чадвараар ерөөсөө японочууд алдартай шүү дээ. Японочдын багаар ажиллах чадварыг ерөөсөө бүх улс орнд судалж байна. Судалж үзэж байна. Одоо бид нар мэднэ Z онол гэдэг. Энэ Z онол бол японочдын хамтж уур амьсгал, хамтж ажлыг хамтж байдлаар хийдэг. Хариуцлагыг хамтаар хүлээдэг. Нэг нь нөгөөгдөө ажлаа дулдийддаггүй. Яг бүх нийтийн хүчээр хөдөлмөрлөдөг. Энэ зохион байгуулалт бол Япон хэв маягийн онол буюу Z онол. Энэ William Auchi гэдэг хүн одоо гаргаж ирсэн онол да 1960-аад оны үед. Гэхдээ ерөнхийдөө энэ Аз хэв маягийн амьдрал дээр зохион байгуулагдсан онол шүү энэ. Аз хүмүүсийн хамтж байдал, бие биенээ гэсэн сэтгэл, гэр бүлсэг байдал дээр тулгуурласан онол. Тэгэхээр Японы маш хүчтэй одоо хөгжсөн энэ одоо хамтж байдал дээр тулгуурлан өгсөн гэж үздэг. Тийм ч учраас Европын хөгжилтэй орнууд энэ онолыг одоо шууд авч хэрэгжилж байна. Танай сургалтын төвийн хувьд энэ онолыг хэрэгжүүлдэг. Манай сургалтын төвийн хувьд бол ерөнхийдөө бид нар нийт мэргэжлийн хүмүүс учраас энэ онолыг баримталж өөрөөр хэлбэл бид нар багаар ажиллаж байж л одоо хэрэглэгчд буюу сонсогчдоо бага хугацаанд боломжийн одоо онолыг боломжийн мэдлэгийг хүртээмжтэй мэдлэгийг өгөх шаардлагатай. Боломжийн гэж яагаад хэлээд байна гэхээр хугацаанд богино. Тэр хүний одоо сонсогчдын одоо мэдээлэл хүлээж авах чадварууд өөр. Боловсролын хувьд өөр хүмүүст бид нар одоо өдөртгөн ухааны мэдлэгийг олгож штэ. Тэр харьцангуй ойлголт байхгүй. Нөгөө талаас гэх юм бол манай улсын хувьд одоо 7 S-ийн зарчим, 5 C-ийн зарчим гэдэг бүр одоо 90-ад оны дунд үеэс бүх байгууллагууд хэрэгжүүлээд ярьж л байсан л да. Гэхдээ одоо хэрэгжүүлж байгаа байгууллага маш цөм. За маш сайн хэрэгжүүлж байгаа байгууллагууд жишээлбэл MCS байна, говь хувьцаат компани, Апу байна. Бусад байгууллагууд зөвхөн яриад өнгөрч байна. Яагаад яриад өнгөрөөд байна гэхээр нөгөө л удирдлагын буюу эзний хөрөнгөтэй хайн хандлага байдаас гэж. Яагаад хөрөнгөтэй хайн хандаад байгаа юм? Та шинэлэг удирдлагын ухааныг суралцахгүй байх тусмаа л таны хөрөнгө өдөр ирэх тусмаар хорогдно. Энэ бол заашгүй болох. Та менежментэд суралц, дахин суралц. Тэгжээж таны байгууллага шинэ үетэй яах нь хөл нийлүүлэх болох болж байна. Таны хүссэн амжилтанд хүрнэ. Хуучин хэв маягийн удирдлагаар та ажиллаад ерөөсө газар авахгүй. Тэгэхээр бид нар одоо тэр урамшуулах хэлбэрүүд байна те. Сэтгэлжүүлэх хэлбэрүүд байна. Энэ ойлголтууд бол дандаа шинэ хэлбэрүүд. Шинэлэг хэлбэрүүд. Тэгээ энэ хэлбэрүүдийг бид нар нөгөө одоо X, Y, Аз, Европ хэм маягийн хүмүүс төр хэрхэн хэрэглэх вэ? Яаж ашиглах вэ? Яаж шижим дүлхэц өгөх вэ? Яаж тэр хүнд санаа өгөх вэ гэдгээ бид нар заавал бодох хэрэгтэй. Тэгээ энэ дэр нэмэт хэлэхэд бол юм шүү дээ. Урамшуулал, сэдэлжүүлэлт, мотивац гэдэг ойлголт маань өөрөө сонсоход бол дандаа эерэг сонсогдоод байгаа. Хүнийг урамшуулаад ингэж баярлуулаад байгаа юм шиг сонсогдоод байгаа. Гэтэл аливаа нэгэн зүйл хоёр талтай. Эерэг ба сөрөг талтай шүү. Тэгэхээр бидний нөгөө нэг албадлагын хэлбэр чинь урамшууллын хэлбэрийн сөрөг хэлбэр байхгүй. Өөрөөр хэлбэл та хугацаа өг, захир, албад, шаард, тийм ээ? Үг хэлээрээ юм уу? Захирын тушааж хэлж ярих юм уу? Эсвэл албан бичиг үг гэх юм уу? Эсвэл одоо юу гэдгийг цалингийн тодорхой хуваар хасдаг юм уу?
Эсвэл ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг юм уу? Эсвэл торгуул шийдвэл ногдуулдаг энэ хэлбэрүүд чинь тэр хүнд санаа өгч байгаа. Би бол ажиллахгүй болохгүй юм байна. Би хөдөлмөрлөхгүй болохгүй нэ. Би хичээхгүй болохгүй нэ гэсэн санаа өгч байгаа хэлбэрүүд байна. Дохио өгч байгаа. Тэгэхээр манайх бол урамшууллыг эрэг талаас нь хараад байдаг. Тэгэхээр урамшуул сэтэлжүүлэлтийн нөгөө нэг хэлбэр нь албадлагын хэлбэр байхгүй. Тий. Албадлагын хэлбэр, сөрөг хэлбэр. Тэгээ энэ ч гэсэн хүнд урагшаа тавьших сэтлийг өгнө ш. Чи энэ хүнтэй харьцуулахад ийм байна. Хин цалингаа асуулаад ахыг бодох юм бэ. Үгүй тийм биз дээ. Цагаас уцрал цалингаа асуулаад. Тэгвэл цагаас уцрахыг барьж ир. Тэгвэл та цалингаа бүтээ авах ш. Тийм ээ? Тийм. Та ажлаа хоошин тавиад л ажлаас халагдах гэдэг байл да. Тэгвэл баян цагтаа юм хийгээд байл. Үгүй нэг өдрөл таныг уучлаарай. Та үнэхээр сайн ажилт юм байна. Таныг ажил албан тушаал ахиулъя гэж байж ш. Тэр хүүгнээс л хамааралтай. Нэг талаас нөгөө талаас удирдлагаас хамааралтай зүйл. Удирдлага тэр хэлбэрүүдийг зөв ашиглах хэрэгтэй. Тэгэхээр манайх бол мотивацийг зөвхөн шагнах, урамшуулах, саашах гэж ойлгодог. Энэ бол буруу зүйл шүү. Эерэг сөрөг хандлагаар нь бид нар аль зүйлийг ойлгох хэрэгтэй. Одоо бид нар энгийн хэлгээр ярьдаг шүү дээ. За, манай хүүхдийг 5 салаа боовны амт мэдрэх гээд байгаамаа да гэж эцэгүүд ярьж байдаг тийм. Гэтэл зодог байгаа мөртлөө хүүхэд бол юу гэж ойлгож байна вэ? За, би болохгүй байгаа юм байна шүү гэсэн сэтэл төрж байгаа үстэй. Би юмаа хийхгүй болохгүй нэ, хичээл хийхгүй болохгүй нэг сэтэл өгч. Тэгэхээр энэ зүгээр л энгийн хэлбэр байхгүй. Ярихдаа л хүүхдтэй чи болохгүй байгаа шүү гэсэн сэтлийг монголчууд өгчөж штэ. Алган боовны амд үзүүлнэ хүүдээ гэдэг чинь яаж гэнэ үү? Сэтэл өгöd ш. За тэгэхэд харин жинхэнэ болохгүй байгаа тогт алган боовны амтаа үзүүлж идэг штэ. Сар 2 сар хүүхдийн чих зөөлөрсөн байдаг штэ тийм ээ. Тэгэхээр энэ хэлбэрийг ч гэсэн бид нар байгуулга удирлаа. Ажилтнуудад ашиглаж байгаа хэлбэр нь тэр нөгөө нэг дотоод журам байхгүй. Хөдөлмөрийн хууль байхгүй. Тэрийг бид нарыг ясчлан барих хэрэгтэй. Ганцхан бас юу энд ганцхан жоо ер нь энэ дээр бас юу ойлгох вэ гэхээр бид нар шударгал дүгнэх хэрэгтэй. Хүмүүс дандаа тэндээс хүлээлт юу болж байна. За яна би одоо ажиллаа хийхээ хүчтэй тий. Дарга мэдчих болов гэсэн айдас ба хүлээлт мэдэх хүртэлх хүлээлт. Нөгөөхөд би ажиллаа маш сайн хийсэн штэ. Намайг магтах болов яах бол гэсэн хүлээлт. Тий. Тэгэхээр удирдлага тэр хүлээлтийг яг л зөв таслах хэрэгтэй. Тийм ээ? Тий тэхгүй ш. Тэхгүй болохоор л нөгөө хүмүүс чинь бүгд X бол явчихж байгаа юм. Йоо яаш. Хийсэн ч адилхан хийгээд хүчтэй. Тэгэхээр бид нар энийг маш онцлог харж олж харах хэрэгтэй. Танаас сургалтын төвийн хувьд яг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ? Манай сургалтын төв чинь ерөнхийдөө 3 сарын хугацаатай болон түүнээс богино хугацаатайгаар тодорхой чиглэлүүдээр өөрөөр хэлбэл хүний нөөц, төслийн удирдлага, бизнесийн удирдлага, маркетинг удирдлагын чиглэлүүдээр сургалт явуулдаг. Сургалт явуулахдаа мэргэжлийн бус хүмүүст сургалт явуулдаг. Мэргэжүүлэх чиглэлийн сургалт явуулдаг байгууллага шүү дээ. Мөн ганцаарчилсан сургалтууд явуулдаг. Мөн байгууллагуудад сургалт явуулдаг, байгууллагын сургалтууд, захиалгах сургалтууд явуулдаг. Тийм ээ? Мөн хөндлөнгийн одоо шинжилгээ буюу аудит. Аудит гэхээр манайхыг шууд санхүү гэж ойлгоод байдаг. Жишээлбэл би хөндлөнгийн шинжилт буюу экспертээр оролцдог тийм. Байгууллагын ерөнхий удирдлагын үйл ажиллагаа зөв явагдаж байна уу? Ажил үүргийн хуваарь зөв явагдаж байна уу? Юу хаана алдаа байгаад байна гэдэг бас одоо ажиглаж дүгнэлт хийж байгууллагын удирдлагуудтай хамтарч ажиллаж байна. Одоо миний тухай тэгээд аудит гэх юм бол ер нь бараг л 18 аймгийн лекц уншуулсан да тийм ээ. Олон одоо Монгол улсын өнцөг болон бүртний одоо академик шавнар байна. Энд бол одоо бүх төвшний удирдлагууд болон бүх төвшний ажилтдаг албаа хаагч мөн одоо оюутнууд мөн одоо юу гэдэг эцэг эхүүд хүртэл багцсан байдаг. Тэгэхээр энд бол багш хүний хувьд бол хүн удирдах хувийн тухай тий хүн яг ямар байх вэ? Удирдахч яг ямар байх вэ? Эцэг эх ямар байх вэ? Яавал зөв удирдах вэ? Яавал зөв нөлөөлөх вэ гэдгийг заахыг хичээдэгтэй. Нөгөө талаас би өөрөө ч гэсэн өөртөө хичээдэг. Би энэ удирдлагын хичээлийг заадаг болоод 20 гаруй жил болсноороо нэлээд өндөр түвшинд төлөвшсөн гэж өөрийгөө дүгнэдэг. Заахаас өмнөх ташцармаа, зааснаас хойших ташцармаа, жил ирэх тусам ташцармаагийн төлөвшөл бол харьцангуй одоо өөрийн дүгнэлт шүү дээ тий. Харьцан өндөр болж байгааг боддог. Яа тэгэхээр би энэ хичээлийг энэ одоо агуу ухааныг зааж байгаа учраас би өөрөө харьцангуй төлөвшсөн байхгүй бол одоо харьцангуй одоо төгс байхыг хичээхгүй юм бол би оюутнуудаа яаж тэр хичээлийг заах юм бэ тийм. Жишээлбэл би цаг бардаггүй бол яаж оюутнаа би цаг барь гэж хэлэх юм тийм ээ. Би цаг тухайд нь оюутныхаа даалгаврыг шалгадаггүй бол би оюутнуудаа яаж ажилд байгууллага амжилтын тухай тийм ээ. Амжилтанд хүрэх тухай тийм ээ ярих юм бэ. Энэ бол хүндрэлтэй зүйл байхгүй. Тэгэхээр тухайн заах чагаа хичээлээ өөрөөсөө яг ундруулж одоо гаргаж ийшл яг өөрөө тэр өөрөө шингэх дуурайлж үзүүлж ийшл яахгүй бол тэр тухайн хичээлийг заавал өөртөө жоохон нийцэхгүй бол утгагүй. Энэ бол математикийн хичээл биш байхгүй чинь. Яг одоо удирдлагын ухаан бол яг амьдрал дээр шууд хэрэгжиж байдаг.
ерөөсөө алхам тутам секунд тутам хэрэгжиж идэх хичээл. Одоо тийм учраас удирдахуун ухаан бол агуу ухаан. Хүн төрөлхтний суурь ухаан байхгүй. За нэвтрүүлэг маань үгээр өндөрлөж байна. Тэгээд маш олон сайхан зөвлөгөө, тэгээд хичээлүүдийг зааж өгдөг Тасцэрмагч та маш их баярлалаа. За бид энэхүү нэвтрүүлгээ Нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институттэй хамтран хийдэг байгаа. Энэ удаагийн нэвтрүүлгээ маань Нэгүл Монголын хүний нөөцийн боловсролын институтийн зөвлөх багш, удирдлагын ухааны докторант Тасцэрмагч маань маш олон сайхан зөвлөгөөнүүдийг өглөө. Дараагийн нэвтрүүлгээрээ тавтаа сайхан уулзцаая. Баяр та ирэх мөндөд сонсогчдоо. Баярлалаа. Радио FM 107.5 Нэгүл Монголын хүний нөөцийн боловсрол институтын хамтарсан бие хүн бид хүмүүс нэвтрүүлэг